Монгол улсын 18-аас 22 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаар эм бэлтгэл, эмийн илгийн эрхлэлийн зардал маань төсөв бодит гүйцэтгэлийг одоо та бүхэн харж байна. Энэ зардал маань бол бодит гүйцэтгэлээс нэлээд зөрүүтэй байгаа. Энэ нь бол юунаас шалтгаалж байна гэхээр эмнэлгүүд маань нөөц бүрдүүлэх зорилгоор маш их худалдан авалт хийжээ гэж харагдаж байгаа. Жил бүрийн худалдан авалтын дүнг төсвийн гүйцэтгэлийн тайлантай тулгаад харахад 1.2-оос 7 дахин өндөр дүнгээр худалдан авалт хийсэн харагдаж байгаа. Тэгэхээр бид нар одоо цаашдаа бол эмнэлгүүдийн худалдан авалт дээр анхаарах хэрэгтэй болжээ гэдэг нь харагдаж байгаа. Мөн одоо эмнэлгүүд төрийн өмчт эрүүл мэндийн байгууллагууд маань цахим дэлгүүрээр дамжуулан худалдан авах боломж бол 2018 оноос хойш нээгдсэн. Энэ худалдан авалтын банд явц хэрэг байгаа гэдгийг одоо та бүхэнд харуулж байна. 2018 онд эмнэлгийн бүтээгдэхүүний 3% цахим дэлгүүрээс худалдаж авчихсан байсан бол 2023 онд 12.9% болж нэмэгдсэн байна. Тэгвэл энийг одоо бусад нээлттэй тендер бусад аргаар зохион байгуулж байгаа эмийн худалдан авалттай харьцуулах юм бол энэ дүн маань маш бага байгаа нь харагдаж байгаа. Цаашдаа бол ер нь нэгдсэн худалдан авалтыг дэмжих нь зүйтэй юм а гэдэг нь бол нотлох баримт шинжилсэн судлах явцад харагдаж ирсэн. Энэ нь одоо жишээ нь босго үн тогтоосон босго үн эмнэлгүүдийн гэрээгээр худалдан авж байгаа үнэтэй харьцуулахад бол 2020-23 онд нийтдээ 26.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна.